За гişүүдийнхээ нүд юм дүрье. Сая гамбам гişүүний асуултыг давтаж асуух гэсэн юм л да. Үндсэндээ дээчүүх юу үндсэн хуулийн цэц маань ерөөсөө улс төрийн намын тухай хуулийн 15-ын 6 дахь хэсэг бол үндсэн хууль зөрчөөгүй. Өөрөөр хэлэх юм бол нам өөрчлөн байгуулагдах, татан буулгах тохиолдолд тэр намын гишүүн байсан дэмжигч байсан хүн тэр намын нэрийг, бэлэг тэмдгийг, өмч хөрөнгийг ажиглахыг хориглоно гэж заасан заалт бол үндсэн хууль зөрчөөгүйгээ дүгнэлт гаргацсан байхад яг үндсэн хууль болон үндсэн хуульд нийцж гарсан бусад хууль, тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх хэрэгжилт нь хяналттай үүрэгтэй дээчүүх маань үндсэндээ үндсэн хуулийн цэц болон одоо үндсэн хуулиа зөрчсөн тийм шийдвэр гаргасан л Монгол Ардын хувьсгалт намыг бүртгэж. Тэгээ яг энэ дээр одоо манай үндсэн хууль үндсэн хуулийн цэцгийн дээдлэлд одоо хөх тэнгэрэл байдаг гэж ярьдаг. Хуулийг сахиулах хамгийн одоо их том байгууллага маань яг энэ дээр ямар байр суурьтай байдаг юм бол албан ёсны байр суурийг хэлж өгөөч. Тэгэхээр дээчүүх нэг шийдвэр гаргасан багт дээчүүх нь одоо доод шатны гэдэг нь Сүхбаатар дүүргэн шүүх болохоор хуульд нийцсэн шийдвэр гаргасан гэж ярьдаг. Энэ дээр энэ одоо ямар байр суурьтай байдаг юм бол энийг тодорхой хэлж өгөөч бас. Үнэхээр энэ одоо дээчүүх хууль зөрчснөө зөрчөөгүй юу? Дээчүүх хууль зөрчөөгүй бол үндсэн хуулийн одоо цэцгийн дүгнэлт юу болж таарах вэ? Хүчингүй болж таарах вэ? Эсвэл одоо үйлчлэхгүй юм уу? Энэ дээр одоо ямар байр суурьтай байгаа үндсэн хуулийн цэц энийг нь хэлж өгөөч гэж асуулт байна. За. Борооны цэцгийн гишүүн нэг тэ асуултын шинжтэй юм шиг. Энэ дээр тайлбар юм байна уу? Тэгэхээр би бол нэг гишүүн Монгол улсын үндсэн хуулийн цэцгийг бол төлөөлж харуулахгүй цэц бол гарсан маргааныг шийдсэн шийдвэрээ танилцууллаа. Тэгэхээр энд бол одоо бид дэгийн тухай хуулийнхаа дагуу үндсэн хуулийн цэц ямар нэгэн тайлбар хийхгүй хаа гэж бодож асуултаар